Сайн байна сонсогчдоо. Удаа хугацааны турш өгүүлгээ оруулаагүй хөлцөлөгчийн та бүхэн минь лайк, share, subscribe сайн дараад өгөх юм бол дараагийн бичлэгүүд хурдан орох болно гэдгийг хаамлаж байна. Африк залуутай үндсэн Монгол бүсгүйн түүх. Эротик өгүүлэг. Хэрлэн явах бэлтгэлээ хийгээд завгүй байлаа. Тэрээр олон улсын байгууллагад ажилтай бөгөөд нэгэн томоохон хуралд оролцохоор сонгогдсон билээ. Хэрлэнг хинч харсан үнэхээр нүд алдам сайхан хүүхэн. Түүний өргөн тэгшмөр урт хөл ихэмсэг төрөх өөртөө ихтэй байдлаараа ирчүүдийг харцыг оноодог. Тэрийгэ өөрөө ч мэддэг нэг. Хэдий тиймч гэсэн тэрээр нөхөртөө үнэхээр хайртай үнэнч. Тэмдэж нөхөр нь түүнийг итгэл алддаггүй болохоор улам хайрлаж эхнэрээрээ хаанч явсан бахарх. Тэрээр нисээр арлын Япон оронд хөл тавилаа. Бөгчм халуун чиглэг агаар түүнийг өгдөв. Тэрээр буудал руугаа явах замдаа очисон газрын хаан сонин сайхныг шагшран явав. Хуралд Америкийн нэгдсэн улс, Африк, Франц, Оросын холбооны улс, Хятад, Тайван, Герман гээд 50 гаруй орны 100 гаруй төлөөлөгчид ирсэн байна. Тэднийг зохион байгуулж байгаа газраас жуулчны том автобусаар тосон авчээ. Хэрлэн хажуудаа орос хүүхэнтэйгээ танилцсан ойр зургийн юм ярин явсаар арлын дэрэгдэх тоглох буудалд ирлээ. Өрөөндөө орон шүшүрт ороод хурал дээр тавих хилтгэлээ гарган харж байтал хоолны цаг болсныг мэдэгдэв. Тэрээр халуун байсан ч гэсэн хүндэтгэлийн энгийн хэрнээ чамин загвартай хослол өмслөө. Нэг ширээн дээр 10 хүн суун халуун яриа өрнүүлэн дотн танилццгаав. Түүний өдөөс харан сууж байсан Африкаас ирсэн Джон хэмээх өнгөд дайрстан 35 орчим нарсны хурц нүдтэй хар хайртай залуу инэмсэглэн хатагтай хэрлэн та үнэхээр сайхан хүүхэн юм. Би танаа Монгол улсын талаараа багсаага мэднэ л дээ. 3 сарын хугацаатай очиж ажиллаж байсан юм аа. Танай нутаг уужим сайхан шигэ хүүхдүүд нь ч бас тань шиг сайхан юм билээ. Та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна хэмээн яриа өдөв. Хэрлэн ээлдэгхэн инээмсэглэж толгой дохин талархал илэрхийлээд баярлаа. Үнэхээр тийм шүү. Манай Монголд сайхан зөөлөд зөндөө. Зөвхөн уужим тал нутгаас гадна ард тиймийн сайхан уламжлалт, онгон ариун байгаль, уртын дуу, морин хуур, 93 наадам, ардын язгуур, урлаг гэдэл. Дараа таныг дахин очих боломж олдвол би түүнийг тэр бүхнийг дуртаяа танд үзүүлэх болно. Гэхэд маш тааламжтай тэгэлгүй яах вэ? Би дараа заавал очноо хэмээн хоолч сайхан болж өндөрлөө. Тэрээр өрөөндөө орохоор амархыг хүсээд нэг шат дээш өгсөн өрөөнийхөө үүдэн дэртэл оройны танилцдаг Джонтой тааралдав. Түүнийг сайхан амархыг хүсээд хойноос нь сайхан танилцсныхаа ганц хундаг шард тогтоохгүй. Хүнд хоол идсэн чинь нэг л болдоггүй хэмээн том цагаан шүдээ гарган инэв. Хэрлэн уучлаарай баярлаа гэд өрөөгөө чиглэн явлаа. Маргааш нь хуваарийн дагуу хотын түүхт дурсгалт газруудаар яван олон ч зүйл үзлээ. Энэ бүхэнд Джон түүнд анхаарал тавин замдаач зовоомор төрөмгийн зан гарган түүнийг илэн далангүй магтан анхаарал тавьж яв. Ингэж ханаасаа өөр харь хүнээс элдв янзын магтаал сонсох нь нэг таалахааргүй нэг тийм хэдий эвгүүч гэсэндээ алхам дутамд нь түүнийг төгс эмхтэй гэдгийг мэдрүүлж байгаа нь сайхан байлаа.
Хуралж эхэлж бүх юм нарийн зохион байгуулалттай өндөр түвшинд явагдаж айлчлалын хүндэтгэлийн оройн цог барих л үлдээдэг. Хэрлэн тэр цог дээр биеийн галбирыг гаргасан, жаахан уламжлалт загвараар хийгдсэн ноолорон даашин зүмсэн оролцлоо. Үзмэн ягаан өнгийн тэр даашинд түүний төгс биеийг улам жавхаажуулан харагдвал. Энэ даашинсан далайн ирэг дээр хийлэ босоо хүлээн авалтанд яг тохирсон байлаа. Джон түүн дээр ирэн бүжгэн төр. Хэрлэн энэ залуугаас нэг л жирэхэд байдаг хэдий ч одоо явахын хооронд хэмээн бодоод бас л гэж худлаа их цантай нэгэн болоод яах вэ? Ганц нэг бүжиглээд явхад яавал гэж хэмээн бодоод зөвшөөрлөө. Джон түүнийг бэлхүүснээс чанга тэрэн өөртөө улам ойртуулан бүжин. Хэрлэн түүний булчинлаг мөрийг дүршин бүжиглэхдээ анх удаа түүнийг сайтар ажлаа. Тэрээр өнгө дарстай л болохоос түүний хурц зоримогнууд зузаан уруул булчинлаг бие түүнийг юу юунаас илүү татаж байлаа. Тэр хоёр тэр оройчинго бүхэл аянд намуухан бүжив. Джон хэрлэнд хандан хоёулаа тэр сандал дээр очиж жаах суух уу? Гадаа үнэхээр сайхан байна хэмээн хэлээд хариу хүлээлгүй түүнийг хөдлөн явлаа. Хоёулаа ориглон дарсаа тулган уугаад жаахан хувийн сэдвтэй ярианд шилжлээ. Хэрлэн түүний багасаа үдсэн зовлон энэ бүхэнд хэрсүүжин ухаалаг яриа зэргийг шимтэн сонсон түүний яриаг дэмжин суулаа. Джон далайн салхич жаахан хүүтэн байна шүү. Даарч байна уу хэмээн түүнийг нуруугаар нь тэрэн өөртөө ойртуулад уучлаарай гэд уруул дээр нь үнслээ. Хэрлэн энэ үед яагаад ч юм түүний эзэрхэх занд хөдлөгдөн ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Хоёул хүмүүсийн нүднээс нууцсхийн явсаар хэрлэнгийн өргөнд орлоо. Джон үүдэр оронгуутай хэрлэнг өргөн хананд шахаад удаан хэрний хүчтэй хүнс. Хэрлэн яг л элбдүүлсэн мэт хань минь уучлаарай хэмээн дотроо шивнэд түүнд хөдлөгдлөө. Джон хэрлэн өргөсөн чихтэй орныхон нурд авчираад аажуухан буулгаад даашинцыг нь цаашлаад хөхөвч дотоочийг нь тайлангаа үнэхэрийн гайхалтай хэмээн дуалтлаа. Джон хэрлэнг орон дээр дэш харуулан хэвтүүлээд нүднээс нь эхлэн чих хүзүү хөх гээд доошсоор давсган тушаа газар нэмхэн арьсан дээр нь нүссээр улам доошлоо. Хэрлэн урдны бүхнийг үзээгүй болохоор өөрийн ирэхгүй дуу алтан хамаг биеэ хураан чангаллаа. Джон ч улам доошлон түүний хөл хурууг үнсгэд тэрээр улам тачаад доошоо харлаа. Джон эргээд л доороос эхлэн аажим ажмаар дэшилсээр хоёр өгцгнөөс наяархан хацхад хэрлэн болохгүй штэ би чинь нөхөртөө хэмээн хэлв. Джон хариуд нь нэмсгэлснэ. Дээр нь хэвтэн хүзгэн дээр нь үнсэнгээ хоёр гараа доогуур нь оруулан хөхийг нь бацлаа. Хэрлэн дэвсгэр давуугаасаа тас атхан цээжийн өргөв. Джонни тосгүйсэн мэд гөлхөр арьс булчинлаа гар түүний урд хойчод хизээч амсаж байгаагүй сэтлийг төрүүл. Джон босон хэрлэнгийн өөцгийг өргөн оцоолгоод үнсэж эхэллээ. Ямар сайхан юм бэ? Ямар сайхан юм бэ? Хэрлэн өөрөө хэлж чадсангүй. Джон ч хийх гэж яарсангүй. Гэтэл ч хэрлэнгийн доо улам чангарах өөрөө аяан
цаасанд өөдөөс нь улам оцоож өгөхөд Джон улам хурдан хилүүг ирвэнүүллээ. Түүний доошоо бүлийн масгаран хамаг биеийн чичирч ирэхэд Джон түүнийг нэг сорсноо сая л нэг өөрийгөө одоо хийх нь зөв юм байна хэмээн бодон өөрийнхөө гарган араас нь хийлээ. Хэрлэн би тавьчихсан юм баг та. Ямар сайхан таашаал вэ хэмээн бодтол түүний бүхсэн дээр аяархан алгадаад Джон өөрийнхөө хүчтэй гихт хийлээ. Нэг л том юм тэр чихтэй хамаг юмыг нь хамж байгаа аятай тултал нь ороход тэрээр өөрийн ирэхгүй дуалтхан тэр. Аяахан л та. Яа. Джон ч аажхан дүрсээр ихэнхдээ хэрлэнд их өвдөж байсан ч яваантаа аятайхан болж ирлээ. Хинч хүрээгүй тэрэл холын цайнд нэгэн цул чанга зүйл хүрэхэд түүний сэрлэн дахин хөдөлж эхэллээ. Джон ч дуу алдан хөхийг нь базалж байснаа гинэт суглан түүнийг эргүүллээ. Хэрлэн эргэж хараад золт ухаан алдчихсангүй. Өөрийн ирэхгүй бөх ямар том юм бэ хэмээн туалтлаа. Джон инээснээ түүний хоёр хөлийг дээш нь өргөн бариад үргэлжлүүлхэн тэр. Ийхүү эцэс төгсөлгүй мэт санагдах амраглал үргэлжилсээр сая л нэг дуусахад хэрлэнгийн тамир нь барагдаж Джон надад үнэхээр сайхан байлаа хэмээн орон дээрх бүх юм газраар ундуй сундуу хөглөрч харагдах нь тэр. Джон дуусчаад түүнийг дахин үнсэж талархснаа илэрхийлээд босоод явах нь тэр. Тэрээр ванны өрөөнөөс гарч ирээд хонгор минь ус бэлтчихлээ. Усанд орох уу хэмээн хэлээд түүнийг өргөн хөөстө ван руу орхон тэр. Хөөстө ванандах инхрийлэл янаглал түүнийг дахин өдөөж өөрийн ирэхгүй Джонны бачим том эргэтэн атгаж авахд хүрэх нь тэр. Джон түүнийг ийм чөлөөтэй байгаад улам урамшин томбож хатуурсан хөхийг нь элбэн таалах зураа нөгөө их том итэй дахин жаргалын далайд болох нь тэр. Тэдний дуусахгүй мэд амраглал ухаан алдам тавилтаар сая нэг юм дууслаа. Хэрлэн Джон минь чи минь ямар сайхан таашаал өгдөг юм бэ хэмээн ядарсан баймаар байтал тэгсэнгүү бүрч сэргсэн мэд санагдах нь тэр. Тэрээр нууцхан Джонтай салхаас хийгээд онгоцсондоо сун хөөрлөө. Хэрлэн дотроо таашаал гэдэг ёстой л энэ байх та хэмээн очоод нөхөртөөгөө хийх болгондоо чамааг хэсэгтээ өгүүлэх байх та хэмээн бодхон тэр. Амраглал ямар амттай бас амтгүй байдгийг одоо л мэдлээ хэмээн мушхийн бодоход Джонны бадсан гар үнсэн үнсэлд одоо болтол мэдэгдэн өөрийн ирэхгүй биеийн дахин түүнийг хүсэмжлэх нь тэр. Би Африк залууг дахиад хүсээд байна. Өгүүлгээ сонсон баярлалаа. Тэгээд subscribe, like-аар хамаартав. Тэг юм бол бичлэг маш хурдан араараас орох болно. Баярлалаа.